Үзэгч та бүхэн амглан гэрээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн онцлог зочны ярилцлага эхэлж байна. За энэ удаа Монгол дахь инновацийн хөгжлийн байдал, аж үйлдвэрийн өндөр технологийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо боломжийн талаар зочинтой ярилцсан. За ярилцлагад Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал доктор профессор Ган Зориг оролцож байна. Тэгэхээр манай улсад ер нь инновацийн тухай ойлголт, төлөвшил, хандлага ямар хүрээнд байна гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд бодиттой өөрчлөлт, нааштай хандлага бий болж байна. За тэгэхээр Монгол улсад бол ер нь сүүлийн 10-15 жилд бол инновацийг тойрсон одоо шинэлэг санаа, үзэл бодлууд, оролдлогод бол нэлээд их явагдаж байна. За үүн дотор бол 2012 онд одоо батлагдсан инновацийн тухай хууль бол маш том түлхцийг өгсөн. Одоо бас улс төрийн байдал, аж үйлдвэрийн бас хөгжлийн технологийн хандлагаас болоод бас явц бол нэг тийм хурдтай бол биш байгаа. Харин одоо энэ жилээс ахуулаад инновацийн хуулийн талаар улсын хурлын одоо зарим залуу гишүүдүүд одоо инновацийн хуулийн одоо зарим алдаатай, зарим хийгдэг одоо тогтвор шийдвэрүүдийг бусад хуулиудтай одоо уялдах, зарим одоо нэгт уялдах одоо замуудыг одоо сайжруулах үүднээс одоо бүлэг байгуулад их сургуулиуд одоо зарим одоо технологийн компаниуд, төрийн бус байгууллагуудаа одоо их нэгт ажиллаад судалгаануудыг бол хийгээд хуулийг бол нэлээд хүчтэй явуулах ийм орлого хийж байгаа. За Монголын 12 онд батлагдсан инновацийн тухай хууль бол ер нь олон улсад одоо ярьдаг монгол хэл дээр одоо энэ одоо Б-дойлын гэж одоо нэрлэгддэг энэ хуулийн одоо нэг хэлбэр байгаа. За энэ одоо хуулийн хамгийн гол үндсэн мөн чанар бол их сургуулиуд дээр одоо шинжлэх ухааны байгууллагууд дээр хийж байгаа тэр асар их оюуны өмчийг аж үйлдвэрийн салбарт хэрхэн яаж нэвтрүүлэх үү гэдэг дээр бол одоо хууль эрх зүйн орчинг бол таатай болгодог ийм одоо арга зам байгаа. За энэ маань хууль эрх зүйн хувьд бол ямар бодит боломж бий болж чадсан гэсэн үг. За энэ болохоор ерөнхийдөө их дээд сургуулиудын дэргэд одоо гарааны компаниудыг одоо байгуулах, стартап гэж одоо нэрлэдэг компаниудыг байгуулах. За энэ компани нь бол одоо ялангуяа өндөр технологийн одоо инновацийг за мөн одоо нийгмийн инновацийг одоо Монголын одоо нийгмийн эдийн засгийн хөрс суурин дээр одоо чөлөөтэй явуулах энэ боломжийг бол нээсэн ийм бол хууль байгаа. За энэ хуулийг одоо нэг дутагдaltaй тал гэвэл хөрөнгө оруулалтын сан, венчур хөрөнгө оруулалтын сан нь бол бас тодорхой биш байгаа. За мөн одоо маш олон хуультай энэ хууль бас зогсож явах учраас жишээ нь дээд улс хурлын хуульд ч юм уу. За мөн тусгай сангийн хуулиуд бол тодорхой өөрчлөлтүүдийг бол нэлээд хийн хэл гайлих. За энийг бол бас энэ засгийн газрын хувьд одоо энэ их хурлын хувьд дараагийн одоо бас засаг их хурлууд одоо их хурлын гишүүд энийг санаачлаад явах. Ялангуяа тэр Америкууд одоо 1980-ад оны үед бол Б-дойлын акт гэж гарч ирсэн хууль. Энэ бол ерөөсө патентын хуульд бол өөрчлөлт хийжсэн. Энэ хууль одоо гарч ирснээр Америкт бол их сургуулиуд аж үйлдвэртэйгээ нэгт хамтраад одоо их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааны үр дүнд бол маш олон одоо стартапууд бол гарч ирсэн байдаг. Одоо энэ бидний хамгийн сайн мэдэх энэний үндсэн дээр гарч ирж байгаа одоо компаниуд бидний одоо өдөр тутам хэрэглэдэг одоо Facebook байна, Gmail байна, тэ одоо гарч ирж байгаа маш олон компаниуд гарч ирсэн. За үүн зөвхөн одоо өндөр хөгжилтөө технологийн одоо инновацийг маш хүчтэй түлхүү хөгжүүлсэн улсууд бол үр ашгийг бол хүртдэг. Жишээ нь би энэ дээр ганцхан жишээ хэлэхэд 2016 оны 12 сард гарсан одоо MIT-гийн airport дээр бол тайлан дээр бол юу гэсэн гэхээр одоо энэ одоо Б-дойлын акт гарч ирснээс хойш одоо Америк нэгдсэн улсын их дээд сургуулиас гарч ирж байгаа зөвхөн одоо MIT гэдэг ганцхан одоо инженер технологийн сургуулиас гарч ирж байгаа компани тоо гэхэд бол 30 мянга гарцсан. За мөн одоо нийгмийн эдийн засгт байгуулсан ажлын байр их 4.2 сая ажлын байрыг үлдсэн. За нийт ашиг нь бол оруулж ирж байгаа жил тутам Америкийн болон дэлхийн эдийн засгт оруулж ирж байгаа одоо орлого бол 2 тэрбум хүрсэн. Тэгэхээр улсуудын эдийн засгт аваад харьцуулаад үзэхэд бол 10 ч ихсэж байгаа. За энэ дээрээс бол Монголын бас одоо үе үеийн эрдэмтэд одоо бизнесмен мод их сургуулиуд санаачлаад Монголд бол 12 онд бол маш сайхан хуулийг бол гаргаж ирсэн. Одоо энийг бол их сургуулиуд, аж үйлдвэрүүд төртөөгөө хамтраад одоо их сургууль, аж үйлдвэр, төрийн одоо энэ гурвалсан тогтолцоонд энэ хуулийг бол маш хүчтэй явуулах.
орчин бол одоо би болцоод байна гэж одоо би судлаач хүний үед харж байгаа. Хууль эрх зүйн шинэ орчны хүрээнд Монголд ихтэй сургуулиудын дэргэд тодорхой гарааны компаниуд байгуулагдж эхэлсэн үү? За ер нь одоо энд бол 14 онд бол засгийн газрын тогтоол бол гарсан байгаа. Тэгэхээр Монголын одоо ихтэй сургуулиудын дэргэд бол гарааны 30 гаруй компани бол одоо бүрдэгдсэн байгаа. Одоо энэ хэрхэн яаж үйл ажиллагаагаа явуулах вэ? Дэлхийн төвшөнд стандартын хэмжээнд үйл ажиллагаа яаж явуулах вэ гэдэг бол эхлэлийн төвшөнд бол одоо гарааны 6-ан дээр бол явж байна л да. Тэгэхээр энд бол нэг одоо манад бол зөвхөн миний зүгээс харахад дутагдaltaй нэг зүйл байгаа. Жишээ манай одоо Шинэ Монгол технологийн дээд сургууль гэдэг 2014 онд байгуулагдсан энэ жил 4 дахь жилийн үйл ажиллагаа явуулж байгаа. За манай сургуулийн одоо гол үндсэн одоо эрхэм зорилго бол ерөөсөө Монголын аж үйлдвэрийн салбарт одоо нийгмийн аж үйлдвэрийн салбарт одоо инновацийн чиглэлээр ажилладаг одоо менежерүүдийг, инженерүүдийг одоо антрепренеруудыг одоо бэлдэх ийм зорилготой сургууль бол байгаа. Тэгээ энэ чиглэлд бас хэд хэдэн одоо алхмуудыг бол хийж байна л да. Хамгийн түрүүнд одоо монголчууд ялангуяа залуучуудын дунд бол одоо гарааны компаниг, стартапуудыг байгуулах оролдогууд бол маш их хүчтэй гарч ирж байна. Ерөнхийдөө одоо 18-аас 22 насны залуучуудын дунд бол энэ одоо давлгаа үүссэн байна. Тэгэхээр тэднэрт зориулаад бол одоо манай сургуулиас одоо энэ гарааны компаниг байгуулах одоо 24 алхам гэсэн номыг Монгол Улсын их сургуулийн одоо бизнесийн сургуультай хамтраад орчуулад одоо дуусгах гэж байж байна. За мөн одоо аж үйлдвэрийн одоо хөгжлийн хандлага бол бас нэлээд өөр болж байна л доо. Ерөнхийдөө аж үйлдвэрийн 4 дахь хувьсгал гэдэг одоо өнгөрсөн дэлхийн эдийн засгийн форум дээр бол зарласан байгаа. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө одоо бидний хэлдэг өндөр технологи, одоо биотехнологи, нанотехнологи те одоо IoT гэж ярьж байна. Одоо монголоор зүйлсийн интернет гэж яриад байгаа. Химэл оюун ухаантай нэгт холбоотой. Тэгээ мэдээллийн технологи, энэ технологиудын хэмжээнд их сургуулиуд аж үйлдвэрүүд хэрхэн яаж зохицож ажиллах вэ? Одоо хамгийн гол нь мэрэгжилтэнгүүдийн хувь одоо авиаслык чадвартай одоо залуучуудыг их сургууль төгсөгчдийг гаргаж ирэхэд бол дэлхийн нийтээр онцгой анхаарч байна. Тэгээ энэ дээр бол манай ихтэй сургуулиуд одоо маш хүчтэй ажиллах шаардлагатай байж байгаа. Тэгээ энэ үүднээс бас манай одоо Шинэ Монгол технологийн дээд сургууль дээр энэ жил одоо магистрийн нэг одоо Монголд хамгийн цоошин хөтөлбөрийг бол боловсруулж гаргаж байгаа. Энэ нь болохоор инновац энэ салбарт одоо ажиллах менежерүүд, за мөн одоо инновац гэхээр технологийн болон одоо нийгмийн инновацийн хүмүүс байж болно. За мөн одоо шинээр гарч ирж байгаа стартапуудыг авч явах одоо чадвартай антрепренеруудыг бэлдэх одоо MIT гэдэг дэлхийн инженер технологийн хамгийн алдартай сургуулийн entrepreneurship одоо төвийн хөтөлбөрийн дагуу магистрийн сургалт бол бас эхлэх гэж байгаа. Тэгээ энэ бол 10 сарын 1-ээс бол сургалт бол эхэлнэ. За энэ дээр жилийн хугацаатай сургууль гэсэн үг. 1.5-аас 2 жилийн хугацаатай магистрийн хөтөлбөр байгаа. За энэ дээр бол бакалаврын одоо боловсролыг эзэмшсэн нийгэм хүмүүнлэг эдийн засаг хуулиар төгссөн хүмүүс бол одоо нийгмийн инновацийн чиглэлд бол одоо өөрийнхөө магистрийн одоо энэ чиглэлд бол мэрэгжил одоо магистрийн хөтөлбөрт бол хамрагдж болно. За мөн байгалийн ухаан одоо инженерийн аль нэг салбарт төгссөн хүмүүс бол бакалаврын одоо сургалтыг дүүргэсэн одоо залуучууд болохоор технологийн инновац одоо технологийн менежментийн чиглэлээр бас магистрийн сургалтыг эзэмшүүлдэг. За энэ дээр бол хэрхэн яаж заах, яаж явуулах гэдэг талаар бас манай сургууль дээр холбогдоод бид нар бас сургалт эхлэхээс өмнө хичээл эхлэхээс өмнө бас тодорхой сургалтыг одоо компани хүмүүст бас мэдээллийг бол нэлээд өргөн одоо таран. За энэ дээр бол Монголын бас хэд хэдэн одоо компаниуд за мөн одоо инновацийн хуулийг бий болгоход ажиллаж байсан одоо залуучууд гадаадад энэ чиглэлээр мэрэгжил эзэмшсэн хүмүүс бас хичээл заана. Бас хөтөлбөр боловсруулахад бас оролцож байгаа би бас их баяртай. Тухайн чиглэлээр одоо мэрэгжилтэн бэлдэх, боловсон хүчин сурах асуудлаар бусад ихтэй сургуулиуд гэдэг юм уу тодорхой үйлдвэр аж ахуйн нэгжүүд хандах, захиалга өгөх боломж байдгүй. Ер нь хамтарч ажиллах ба. За ер нь хамтарч ажиллана гэдгээ бол яагаад тэгэхээр бүх одоо дүүргүүд дээр жишээ нь бүтээмжийн төв, инновацийн одоо төв, бизнес инкубатор төв гэдэргээд байдаг. Тэр одоо тэнийг одоо авч явах менежерүүд, инженерүүд, ажилтнуудаас манай энэ хөтөлбөртөөс хамрагдаж болно.
За мөн одоо бүх одоо компаниуд одоо аж ахуйн байгууллага за томоохон үйлдвэрийн газрууд дээр бол инноваци одоо төв албууд бол байгуулагдсан байдаг. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө нэгдсэн зэгцтэй одоо ойлголт бол байдгүй. Тэгэхээр энэ дээр бол одоо манай сургуулиас энэ жил одоо нээж байгаа энэ магистрийн хөтөлбөр бол одоо маш сайн зөв үйлчлэгээ үзүүлнэ. Ерөнхийдөө сургалтуудыг бас явуулна. За үндсэн одоо яг энэ чиглэлээр цаашид одоо магистрийн зэрэг цол аваад өөрийнхөө ажлын одоо байраа бэлтгэх шинээр одоо өөрийнхөө компани болон өөрийнхөө одоо ажлын байран дээр одоогийн яг дэлхийн нийтийн одоо энэ их инновац, энэ энтерпренeur одоо боловсрол, энэ соёл одоо энэ бизнесийн орчинд хэрхэн яаж одоо өөрийнхөө үйл ажиллагааг явуулах вэ? Байгууллагынхаа чадварыг бүтээмжийг яаж дэвшүүлэх вэ гэдэг тал дээр бол манай сургалт энэ магистрийн энэ хөтөлбөр бол нэлээд чиглэхий. За үүнээс гадна бид нэр бол яагаад энэ хөтөлбөрийг авсан гэхээр манай сургууль бол ерөөсөө инженерийн ил хөтөлбөртэй сургууль байгаа. Жишээ нь механик, цахилгаан, био нано технологийн чиглэлээр магистр, бакалаврын сургалтыг эрхэлдэг. Тэгэхээр энэ хүмүүс бол яг тодорхой технологийн чиглэлээр мэргэжиж явдаг. Яг энэ инженерүүд бол дангаараа шинэ гарааны компани, шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх болцоо байдаг. Энэ дээр заавал инновацийн одоо оюуны өмч, технологи дамжуулах, тэгээд одоо төслийн менежментээр тэгээд яг энэ одоо инновац entrepreneurship-ийн одоо сургалтанд хамаарагдсан ялангуяа магистр цолтой хүмүүс бол яг энийг бол цааш нь менежмент хийгээд аваа явдаг. Энэ хоёрын хослолоор бол инновац бол хөгжиж байдаг. Ер нь бол одоо олон улсын төвшөнд хүлээн зөвшөөрөх хэмжээний мэрэгжилтнүүд бэлтгэх боловсон хүчинтэй болох боломж байна гэж үзэж байна. Энийг бол бүрэн байна гэж үзэж байгаа. Гэхдээ энэ дээр бол заашгүй сургалт энэ чиглэлээр бол хүмүүсийг мэдлэгжүүлэх, за мөн одоо соёлыг суулгах, энэ тэгээд бас одоо ур чадварыг суулгах асуудал. Тэгээд гадаадын одоо их хамгийн одоо алдартай улс дамжсан корпорациудын талах одоо менежмент одоо тэдний арга барил түүхийг судлах асуудал бол маш чухал байж байгаа. Тэгэхээр Монголд одоо яг л энэ талын мэргэжилтүүд бол маш их дутагдж байгаа учраас өнөөдөр дэлхийд гараад ирсэн стартап алга байна. Маш олон оролдлогод бол хийгдэж байна. Саяхан одоо 7 сарын ихээр IBM гэдэг одоо дэлхийн хамгийн алдартай одоо хардвер, софтвер талд ажилладаг компани одоо IoT-ийн талаар 4 ихтэй зургуулуудын одоо 200-300 оюутнуудын хувьд сургалт хийсэн, багш нарт хийсэн. Энэ бол ирээдүйд одоо технологийн чин хадлага, одоо өндөр технологийн аж үйлдвэрийн хандлага ямар байгаа юм? Энэ дээр залуучууд өөрснөө яаж бэлтгэх үү гэдэг тал дээр бол маш гайхалтай сургалтыг хийсэн. Монгол Улсын их сургууль, шинэ ухааны технологийн их сургууль, тэгээ шинэ Монгол технологийн дээд сургууль, одоо Монгол Улсын боловсролын их сургуультай хамтарсан ингээд 4 сургуулийн 70 гаруй оюутан 20 гаруй багш нарт маш одоо сайхан сургалтыг хийсэн. Тэгэхээр өнөөдөр бас нэг бахархуултай зүйл бол Монголын маш олон одоо чадaltaй залуучууд гадаадын компаниудад ажиллаж байна. Ихтэй сургуулиуд сурж байна. Тэд нартай одоо манай сургууль бас маш сайн холбогдож байгаа. Тэдний одоо хүчийг яаж Монголд одоо бий болох шинэ одоо компаниуд, гарааны компаниуд дээр тэдний одоо хувь нэмрийг ашиглах уу, мэдлэг, дуршлагыг одоо татах уу. Тэгэхгүй бол одоо манайд бол бас яг Монголд бол Монголын ихтэй сургуулиуд дангараа гаргаад байна гэдэг дээр бол бас арай хүч хөрөхгүй байна. Бас тэгтээ гадаадын бусад улсын одоо инновац технологи дамжуулах талаар бол манайх тийм ч хоцроогүй. Бусад одоо эдгээр орон төрөлөө хөгжсөн болохоос бусад бүх орн бол яг сайхан гарааны зурхаа дээр бол байж байгаа. Энэ үед бол одоо манай ихтэй сургуулиуд элсэж байгаа бакалаврын түвшний оюутнууд, магистрийн оюутнууд өөрсдийнхээ одоо 5-10 жилийг харсан одоо ажлын байр, энэ их технологийн одоо хөгжил, энэ их өөрчлөлтийн үед боловсрол, мэдлэг, дээд боловсролыг бол хэрхэн яаж олцох вэ гэдэгт маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Ерөнхийдөө яг Монголын одоо боловсрол бол гадаадын ихтэй сургуулиудын одоо хичээлийн хөтөлбөрүүдэд маш их ойрт дагуулж байна. Жишээ нь одоо манай сургуулийн хувьд тэгэхэд одоо MIT, тэгээд Японы TIT гэдэг төгсгийн технологийн сургуулийн хөтөлбөрүүдэд одоо яг нэг төвшөнд бол явж байгаа. Тэгээд энэгээр л одоо өөрийнхөө суралцж байгаа оюутныг бол сургах. Тэд нарыг одоо дэлхийн инженерийн зах зээл дээр бол гаргах. За бас одоо магистрийн түвшинд менежерүүдийг бэлтгэх. Энэ бол одоо хамгийн манад бол одоо бүх шатанд анхаарах нэг юм том зүйл байгаа.
За энийг одоо бий болгоход энэ инновацийг энэ entrepreneurship-ийн одоо энэ соёл, боловсрол энэ одоо асуудлыг Монголд бүх шатанд энэ бол одоо нас үл харгалзаад бүх шатанд бол ойлгох хэрэгтэй. Ингэхэд бол энэ бүх шатны сургуулиуд бол маш үүрэгтэй. Хөтөлбөртөө зарим энийг бол оруулах шаардлагатай. Энэ маш олон зүйлээс хамаардаг. Хэрэг энийг бид нэр хийхгүй бол ерөнхийдөө дэлхийн аж үйлдвэрийн хөгжлөөс одоо энэ дөрөвдүгээр аж үйлдвэр гарч ирж байгаа маш олон одоо мега тренд чиглэлүүдээс бол бид нар хоцрох хандлагатай. За энэ дээр бол би одоо энэ ерөнхийлөгчийн зүгээс, хурлын даргын зүгээс, ерөнхий сайдын зүгээс онцгой анхаарах хэрэгтэй. Манлайлах хэрэгтэй. Тэгвэл одоо Монголд өндөр технологийн аж үйлдвэр, Монгол хүний одоо чадвар, мэдлэгтэр бол одоо гайхалтай хөгжих болцоо нүдэнд бол харагдаж байгаа. Би сайхан тухайлбал ихтэй сургуулиудын дэргэдэх инновацийн чиглэлийн өндөр технологийн гарааны компаниудыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт талаас нь ямар бодиттой дэмжлэгийг үзүүлэх гэдэг юм уу, зохицуултууд хийх бодит шаардлага байна гэж үзэж байна. Тэгээ энэ дээр бол ялангуяа ихтэй сургуулийн дэргэд хөгжиж байгаа гарааны компаниуд дээр бол эхний үед бол одоо бизнес хүмүүсийн одоо толгойд боддог шиг тийм их мөнгө бол шаардлага байхгүй. Энэ бол одоо Монголд бол хэдхэн одоо 100 мянгаас хэдэн сая төгрөгийн хооронд яригадаад энэ дээрээс эхлээд санаа гараад оюуны өмчийг баталгааж усах шаардлагатай. Одоо жишээ нь манай сургуулийн анхны магистр өнгөрсөн жил төгссөн. Би тэн дээр яг бодит жишээ хэлэхэд бол ерөөсөө магистраар орлонгүйт би 3 жилийн дараа тэр хүүхэд ямар байх вэ гэдгийг хэлээ өгчөж байгаа. За чи яг олон улсын төвшөнд хүрсэн олон улсын эрдэмтдийн өгвөл нэг патент нэгийг л хийх ёстой. Тэгээд чи гадаадын хамгийн тэргүүл ихтэй сургуульд явж сураад тэр компани Монголд байх болох хэрэгтэй гэхэд тэр хүүхэд яг хийж байгаа. Яг төгссөн одоо манай сургуулийг одоо Японы Kyushugi сургуульд одоо дэлхийд хамгийн алдартай одоо профессор Жихая Ядачигийн лабораторид очиж ажиллах чинь. Тэгээд тэр бол одоо ирээдүйд нэг байтугай стартапыг бол байгуулах. Аль одоо мэдлэг чадварыг сураад авчих шийдэ. Тэгэхээр манад бол жилд бол хэдэн мянган одоо хүүхэд бакалаврын боловсролыг бол эзэмшиж байна. Одоо Монголын ихтэй сургуулиудад 100 орчим ихтэй сургуулиудад. Тэд хичнээн одоо гарааны компаниг байгуулж байгаа гэдэг нь маш чамлалтай тоо байгаа. Хичнээн дэлхийн түвшний инженер болж байгаа бас дутагдaltaй байгаа. Тэгэхээр энэ дээрээс бол их сургуулиудыг бол маш онцгой чанар дээр анхаарах хэрэгтэй. Хөтөлбөрүүдийг бол эрс шинжлэх хэрэгтэй. За гадаадад ажиллаж байгаа монголчууд болон дэлхийд хамгийн хүчтэй боловсон хүчнийг татах хэрэгтэй. Тэгвэл Монгол бол хэдхэн жилийн дотор босч байгаа болцоотой. Тэгээ өндөр технологийн аж үйлдвэр босчож Монголын одоо нийт инновац бол буюу одоо нийгмийн эдийн засаг маш хүчтэй хөгжин л нийгэм маш том соёлыг авчирна. Тэгэхээр инновац гэдэг бол нийгэмд хамгийн том үр ашиг нь юу байх вэ гэхээр одоо нийгэмд бүтээж байгаа баялагийг л хамгийн одоо максималны өндөр байлгахад л инновац өөрөө зориулж байгаа. Тэгэхээр энийг хамгийн зөв ойлгоход их сургуулиуд маш хүчтэй ажиллах хэрэгтэй. Мөн одоо аж үйлдвэрийн салбартаа маш нягт. Төрөөс бол юу хийх ёстой гэвэл хууль зүйн зохицуултууд, татварын асуудлууд, зарим одоо болвол одоо төр мөнгөтэй бол хөрөнгө оруулалтын сангуудыг сайхан босгох хэрэгтэй. Шинээр гарч ирж байгаа их сургуулиуд технологийн компаниудыг жоохон дэмжиж өгвөл Монгол залуучууд бол одоо яг дэлхийн төвшөнд бол зарим одоо төвшөнд бол хүрчээд байна. Тэгэхээр энэ дээр бол жоохон хөдөлгөөнд оруулах шаардлагатай л гэсэн. Тэгээ энэ дээр бол одоо миний нэг санаа зовж байгаа зүйл бол менежерүүдийг ялангуяа технологийн менежерүүдийг бэлдэх үүднээс манайх энэ магистрийн хөтөлбөрийг бол гарсан энэ хөтөлбөрийг маш амжилттай явуулна гэж бодож байгаа. Тэгээ энд бол хандсан одоо ер нь 40 хүртэлх насны залуу менежерүүд бас манай сургуульд хандвал их зүгээр. Би бас өөрөө манай сургууль ялангуяа одоо Эрдэнэт үйлдвэрийн одоо инновацийн газарч байд юм уу те баг нуурих байд юм уу одоо компаниуд их бусад одоо хууль зохиолгын их сургууль юм уу тэдтэй маш хамтарч ажилладаг, зарим тохиол зөвлөгөө өгдөг. Тэгээ энэ чиглэлээр бас гадаадаас профессорууд за энэ чиглэлээр төгсөж байгаа гадаад ихтэй сургууль төгсөж байгаа Монгол залуучуудыг бас урьж лекц уншуулах. Тийм учраас нэгдүгээр курст орж байгаа оюутнуудаас ахуулаад энэ талын соёл боловсролыг нэлээд суулгаж өгдөг. Тэр үүднээс бас янз бүрийн номуудыг орчуулад бас монгол хэл дээр бас гаргах гэж оролддог л доо. Тэгээ энэ дээр бол сүүлийн үед ялангуяа улсын хурлд ажиллаж байгаа зарим залуу гишүүд за мөн одоо ерөнхийлөгчийн зүгээс эдгээр энийг сайн дэмжиж өгвөл
Монголд бол аж үйлдвэрийн парк, шинжлэх ухааны парк гэдэг энэ бол том одоо төсөв одоо хөрөнгө оруулалт баялгийг бий болгох зүйлүүд. За энэ дээр бол хамгийн чухал бол их сургуулиуд тэнд компаниудаа ажиллаж байгаа энэ инновац entrepreneurship гэсэн энэ боловсрол соёл энэ судалгааг л бий болгодог бол доороос ол явчих болцоо та. Тэгээ энэ дээр бол миний зүгээс харахад бол аж үйлдвэрийн одоо энэ технологийн хөгжлийн салбарт их гоё ярьж байгаа гэж харж байгаа. Судлаачны зүгээс их эергээр харж байгаа. Тэгээ манай сургууль гэсэн энэ дээр их зоригтой ажиллана гэж бас бодож байгаа. За баярлалаа таны ажилд амжилтсан. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувг онцлог зочны ярилцлага хүргэлээ. За энэ удаа инновацийн хөгжлийн байдал, аж үйлдвэрийн өндөр технологийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо боломжийн талаар зочинтой ярилцлаа. За ярилцлагад Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал доктор профессор Ган Зориг оролцлоо. Үзэгч та бүхэнд баярлалаа.